Монгол орны хэмжээнд сүүлийн 85 жилийн судалгаагаар бол агаарын температур 255 градусаар өссөн байгаа. Төвийн бүс нутагтлэхэд 30-аас 50 мм хурд унтсны хэмжээ буурсан байна. Энэ нь бол хөрсний дороотл, газрын дороотлын суурь шалтгаан болж байгаа. Энэ суурь шалтгаанаас үүдээд уран амьсгалын өөрчлөлт, тэрнээс шалтгаалсан байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж нэмэгдэж байгаамаа. За дэлхийн нийтийн хэмжээгээр энэ газрын дороотлыг тэглэх гэдэг ийм зорилтод бас нэгдээд байгаа. Байгаль орчныг гурвалсан хямралын бас суурь шалтгааны энэ өөртөө харилцан уялддаг ийм нөхцлүүдийг бууруулахын тулд цөлжилтийн эсрэг бүхий л арга хэмжээнүүдийг улс орнууд авч байна. За түүний нэг нь бол ойжуулах ажил байгаа. За газрын гадарга дээр хөв цөөрмүүд байгуулах, усны нөөцийг хуримтлуулах, за тэгээд цаг агаарт зориудаар нөлөөлөх гэсэн олон аргуудаар тэмцэж байна. Түүнээс гадна эдийн засгийн аргаар бас тэмцэж байгаа асуудлууд бий. За энэ газрын дороотлыг бууруулах ажлын хүрээнд хөрсний нөөц төрөгчийг хэвээр нь хадгалах. За хэвээр нь хадгалснаар цаашид үүсэх олон асуудлуудыг хязгаарлана гэж үзээд энд санхүүжилтийн механизмуудыг бас олон улс нэвтрүүлж эхлэв байна. Монгол улсын цагуурийн ажиглалтын мэдээ 1936 оноос хойш хадгалагдаж байна. Энэхүү ажиглалтын мэдэн дээр үндэслэж олон жилийн өөрчлөлтийг прогнозлох бололцоо гардаг байна. Энэ утгаараа талуудын 17 дугаар баг хуралд дэвшүүлэн тавих бүх шинжлэх ухаан судалгаа шинжилгээний суурь нь цагуур орчны шинжилгээний газраас гарах юм. Мөн байгаль орчны мэдээллийн сангаас шаардлагатай мэдээллийг цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурлын үеэр ажиллах бүхий л салбарт гаргаж өгөх судалгааны ажлуудыг хийх чиглэлд ажиллаж байгаагаа дуулгалаа. Цөлжилт газрын дороотл бол нийт газар нутгийн 4/3 эзэлсэн гэдэг олон нийт маань бол мэдж байгаа бах. Тэгээд уран амьсгалын өөрчлөлт ч гэсэн дэлхийн дунджаас 3 дахин илүү хурдцтай явж байгаа. Энэ нь бол монголчууд биднийг бусад улс орнуудаас 3 дахин илүү анхаарал хандуулах, 3 дахин илүү санаачлагтай байх шаардж байна гэсэн үг. Монгол улс бол эдийн засаг нь хөдөө аж ахуй, мал аж ахуйд суурилсан, мал аж ахуй бол мэдээж бэлчээр дээр суурилсан. Тэгэхээр бэлчээр газрын дороотл гэдэг бол бидний хамгийн анхаарах ёстой асуудал. Тэгэхээр бид бол зөвхөн энэ хурлыг зохион байгуулснаар бол олон улсын төлөөлөгчдийг, олон улсыг Монголын энэ цөлжилтөд анхаарал хандуулахаас гадна хурлаас гарах заавал мөрдөх бичиг баримтуудад мөн өөрсдийн асуудлыг тусгах ийм бололцоог олгож байгаа.